Надад юм хадам хийж мэж асуудал бол байгаагүй. Бойл шууд зүг сал наадахаас. Би бол зөндөө хэлчихсэн те. Бойл бойлээ. Хай. За сайн байцгаана уу манго майндчуудаа. За өнөөдрийн зочноор ноён төгөлдөр орж ийн. Ноён бондгор. Өнөөдрийн бичлэг ямар бичлэг вэ гэхээр би аль дээр Instagram дээр асууж исэн баха. Асуудын хооронд одоо ингээ болдог юм асуудлууд байна уу гэж асууж исэн. Одоо скриншотыг нэг ингээд харуулъя. Тэндээс хойлоо харж агаад чи одоо эрэгтэй хүний талаасаа би эмэгтэй хүний талаасаа ингэж хоорондоо мэтгэлцэн хийzээ. Би эрэгтэй хүмүүсийг хамгаалах юм уу? Мэдхгүй ер нь чи эрэгтэй хүн ер нь тийм байдیں۔ Гэх юм. Тэг хамгаалахгүй ч яж болно ер нь. Ер нь эрэгтэй хүн тэр дээр юу ямар бодолтой юм бэ гэдгийг чамаас асуусан. Гэтэ яг бүх хүмүүс бүх эрэгтэй хүмүүс төгөлдөр шиг мэдээж бодохгүй. Төгөлдөр ч гэсэн мэдээж бүх эрэгтэй хүмүүс шиг бодохгүй. Би ч гэсэн ингээд бүх эмэгтэй хүмүүс шиг бодохгүй. Бас миний л үзэл бодол байгаа болохоор бас тэрийг хүлээж аваарай. За эхний асуулт энэ NJ-лэр ирсэн байна. Заримдаа ярих хүсэлгүй байх залгаад байдаг гинэ. За энэ дөр бол эмэгтэй эрэгтэй хоёулын энэ ярьж болно. Гэхдээ ярих хүсэлгүй байхад залгаад байна гэдэг чинь тэгээд хайргүй юм биш үү? Хин зүгээр тэр ярмааргүй байх нь уу? Ярмааргүй байгаа нь. Яагаад? Тэр чинь тэгээд хайртай болвол тэгээд байнгын л яриа л гэж ойлгоо юм биш үү? Үгүй шүү дээ. Ярих хүсэлгүй байна гэдэг чинь уурлуулсан юм биш үү? Уурлуулад скол гомдооцсон байх те ярмаар байх чинь байг цааш. Бас тийм үе байна гэж байна. Тийм ээ. Ядаргаатай ингээл үгүй би ярмааргүй байна мессеж бичих гингүүд ингээд зөрүүдлээ залгаад байвал яах вэ? Тэгвэл тэгэл яах вэ? Тэгэл одоо айл өнцгөөс чи эрэхтэй талаас нь жишээлбэл чи ингээд над руу залгаад би дургу байгаа даа. Тий чи гомдцсон ингээд би ярмааргүй байна мессеж бичгээд тэгсэн чи. Эрэхтэй өндөр наач бол хамаагүй наач эмхтэй л гэсэн байгаа. Харин тийм баг те. Би бас тийм байдаг байхгүй юу? Төгөлдөр би дээр холын зан өргөж явах та хилдэж мэлдэл муудалцуулсангууд би ингээ ярих хүсэлгүй болоод өстө нэрээ те одоо ярих юм бол би жигтээсээ дэлбэрэн зүгээр мессеж бичгээл хаянгууд энэ амар зэв залгаад идэх хөхгүй амар муухай. Тэгвэл би бодсон эрэхтэй хүн заавал ярих гэдэг юм байна гэж бодсон. Гэхдээ тэр чинь ярьж ойлголцохгүй бол тэгэл удаан биендээ гомдоо яваад байгаа юм бол тэр чинь сүултээ айгу буруу юм руу орчих. Эрэхтэй хүн бол юу гээл тэгэл би гомдцсон ярихгүй гэдэг. Тийм хийхгүй шүү дээ. За, амсаа энэ тийм төгсрүүлэх гэнэ. За, наадахыг чи шүү дээ. Миний туршлагаар хэлэхэд хэдэн ч насн дээр хамаагүй эрэхтэй хүн ер нь эрэхтэй хүний амс бандаш энэ тийм төгөлрөөл явах юм байна лээ. Ер нь болцоо яа. Гэтэ мянгуудаа энэ амсынд юу хийж байгаа энэ те ингэж өгүүлсэн ч гэсэн зүгээр ингээ маргааш нь бэжлээ. Гэхдээ яг хэлэхээр ингээд мэдээж хурааж авна л та. Хэлэхгүй байгаа л байвал тэр өмс яг тэр буудангийн дор 7 хоног байгаа л зэ. Тэгээ хэлэхээр аваа бас хураад авччихвэл бас тий. Дажгүй шүү дээ тий. Тэгэж хөвлөрүүлдэг үерхтэй хүмүүсээс байдаг л ах л та. Тийм гоё цэвэрч. Гэхдээ миний хувьд л зөө би өөрийгөө өнгөлөх юм бол гэрт орж ирээд Люфи шууд миний өмс рүү дайраад эхэлдэг аахгүй. Үгүй Люфигаас одоо Люфи рүү чигцаа чи Люфигээс өмнө чигсэн чиний амсын тэндүү хөглөрдөг лээ. Гэхдээ одоо тэгтэл Люфи мөр илүү дайраад. Люфи болон дайрахгүй чи амсаа хураамаар байна уу? Хураамаар байна. Одоо хураач. Орж ирэнгүүт Люфи ингээд амс хазаад ингээд дайраад идэх байхгүй. Амсаар хайвсан амстай тоглох дуртай. Тэгэхээр чи би яаж хураах юм? Тоглоод дуусахт нь чи хурайдаа гэж бодохгүй юу? Маргааш тоглол яах юм? Дууга хураачаар айл-айланд нь айгүй хэцүү байдаг гинэ. Хоёрлаа дуугаар очдөг гинэ. За би бол дуугаа хураадаг төрлийн хүн биш заяа. Би бол ингээд эртээс муулцах юм болоод ингээд амар урд гээс асуудал шийдэж явчихдаг байхгүй. Би болохоор нэг жоохон эхлээд ярилцж байгаа шүү дээ асуудлаа би. Чаасаа байж та бичлэг хийж штэ. Нэсэр. Тэгж тоглохгүй чамруу үсрээд. Ярианд орлохгүй үсрээд. Люфи юу гэж бодож байна? Люфи дуугаа алдгүй дандаа хуцдаг. Эхлээд ярилцтээ. Тэг нөгөө хүн маань хэрэг намаа ингээд тэг сонсохгүй эсвэл ингээ өөрийнхөө дараад би дуугаа урачдаг. Тэрнээс би дуугаа ураад төрлийн хүн биш. Тэгээс нөгөө дуугаа ингээд юусэн ярилцахгүй
дугаараас хүмүүс айгүй хэцүү гэж би ер нь сонсч ирсэн юм найзуудын юм уу бас. Ерөөсөө ярилцахгүй гэж чимгүй яваал гэдэг яах гэдэг юм мэдгэдэггүй те зүгээр бас юм уу мэдгэдэггүй бас хэцүүлээд байх те. Ер нь амар хэцүү шүү дээ. Минжээ бол тэгээд дугийн дугаа алцсан заяа. Тэгээ би ингээл юм яриулах гал инээлэх гэж үзнэ. Тэгэхгүй айгүй олон аргаар тэгэл яриулдаг лээс. Би ингээд амар уурлаа штэ. Тэгэх юм бол тэгэл дугаа орсон. Амар уурлах хэрэг одоо яах вэ? Амар уурлал яг чи намайг гомдоо гэхгүй. Яаж гомдоо бол амар. Хим мэлдэг. Одоо ингээд эмхтэн ч гэсэн энэ намайг хурдан аргадаад ингээд уцраа олох юмсан ингээд дотроо бодоод идэг. Эрэхтэн ингээ бас дугуй байдаг бол тэгэл дуусаа. Тэгвэл дуусаад. Тэгвэл дуусаа. Хоёулаа дугаал тэгэл. Хоёулаа дугаал тэгэл заа бай бай гэл тэгэл би биндээ гомдол алгуул. Тийм. Эмхтэн угаасаа л мэдээж тий ингээд гомдлж байгаа л дугаа хураана. Тэр үед нь бас нэг яаж хийж байгааг аргадаад ярилвал тий. Тий. Миний хувьд л яг тэгж л санагдчих шүү дээ. Минь болохоор уурлаад ингээ намайг аргадахыг ингээ хүлээгээд байдаг. Тэрийг би мэдээд байгаа байхгүй. Тэгээ ингээд аргадах гал янз бүрээр хэцэл. Хадан байж л асуудал болж байна да гэхгүй юу? Ер нь л тустай амьдрах хэрэгтэй юм байна уу гинэ. Одоо ч угаасаа хоёлаа гэр тустай гарцаа болохоор нэг хадан байж асуудал айл алинд байхгүй шүү дээ. Тий. Гэтэ анх чамд байсан уу? Анх гэж юу надад. Тий. Надад юм хадан байж асуудал бол байгаагүй. Манай ээж ямар байсан? Зүгээр л шүү дээ. Айгуу танаа ээж чинь айгуу чийл шүү дээ. Ер нь бол. Тэгээ тийм битээ нэг битэрийн амьдралд оролцоод байдгүй. Нэг олон юм яриад байдгүй. Танаа ээж. За манай хадан ээж бол ихэндээ бол айгуу их гомцсон тий. Гомцсон гэж хүүгээ айгуу хармалдаг байсан надаас. Айлын ганц хүү болохоор өөрөө тэрийг яриа инээгээд байдیں۔ Тий. Би өстө төвлөрөө айгуу хармалдаг байсан шүү дээ. Тэгэл инээгээд байдیں۔ Гэхдээ анх бол жоохон надад хэцүү байсан. Тэгээ яаж яхад төгөлдрөө ээж айгуу эрэх талдаа. Тэгээ манай ээж болохоор ерөөсөө тийм эрэх хүн биш айгуу тийм түс тас түмшана гэдэг хүн болохоор би яг тийм хүний дор өссөн болохоор тийм эрэх хүүгийн ээжтэй бас анх зохицох гэж бас жоохон хэцүү байсан тий. Гэтэ одоо бол зүгээр юу төгөлдрөө ээж миний ээж чиглэдэг. Төгөлдөр баг нөгөө танад биш тийнээс сонссон баг хүргэн хүү шиг байдаг. Би баг тэдний охин шиг болцсон. Тэгээд одоо битээр ямар ч судлахгүй. Гэтэ угаасаа тэгэл хүүгнээсээ л шалтгаална. Тэгээ цуг амьдрах юм бол тэгэл угс ямар нэгэн үйл ойлголт тэгээ гарч ирнэ л дээ. Тийм мэдээж тэгэл ээж автаа цуг амьдрах юм бол мэдээж үйл ойлголт гарч ирнэ. Хүн болгоны л хадам ээжүүд өөр байх төө. Би одоо хүүтэй болох ч байгаа ээжийн хувьд юу яа гэж бодож байгаа. Яг л Монголын одоо тийм дээр үеийн ихнэр байдаг шүү дээ ингээл. Эмхтэн юм байж хоол хийж чадахгүй, эмхтэн юм байж гэр орноо цэвэрлж чадахгүй матгүй гэд. Фэйсбүүкээр би тийм амар юм постууд хардаг байхгүй. Тэгсэн чинь сая сүүлд ямар пост явж илаа. За наадмаар манай бэр ирэн ямар хоол хийлгэж авиасыг харах уу марах уу гэсэн байсан байхгүй юу. Тэгээд би гайхаад эн чинь өөрөө эмхтэн хүн биш юм ааш ямар муухай тэгж анх танилцах чиж хүүхдэр одоо хоол мол хийлгэж зарцаа олох гэдэг юм хайшин тий. Тэгээ би болохоор бас бодод ам чинь ирээдүйд бэртээ болохоор яг л би яаж одоо энд эрхэлж байгаа энэ шиг эрхлүүлнэ гэж боддог. Тэгээд нэг амар за чи ямар хоол идэж чи цайж хань чадахгүй чи банштай юм хүү бол тэгэд гэж бодохгүй. Гэхдээ яг бас Монгол өв соёл гэдэг чинь бас арай нэг жоохон өөр юм байна л да. Намайг болно шүү дээ тий. Ээж бол чи зүгээр л өөрийнхөө биеийг л дааж авч явд сур. Тий. 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 Гэхдээ ийм байхгүй арай Аз соёл гэдэг чинь өөрөө зөв цаанаасаа бие биендээ дэм болж амьдардаг тийм соёл байхгүй. Тийм л дээ. Тэнгүүд чамайг ингээд зовоох гэсэндээ биш. Зүгээр л юу гэдэг миний хүү эсвэл охин хин нэгэнтэй суухад өвдөж хавдахт нь хэр хантай одоо юу гэдэг хэр тусдын болж чадхаараа гэдгийг бас харна шүү дээ. Харна. Гэхдээ тэрийг бас зааж өгнө. Барин тийм л тий. Тэрийг зааж өгөх хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл тэр охин хүүхэд чи өдөө жилдээ мэдхгүй юу мэр юм бууд шимхэж мэдхгүй ч гэх юм уу. Тэрийг тэгээд мэдхгүй бол заагаад өгөө гэл тэгнэ зтэй. Тэгэхгүй бууд шимхэж чадахгүй, юм чим хийж чадахгүй гэл нэг хүмүүс тэгээд байдаг байхгүй. Одооний эмэгтэй хүүхдүүд ямар ч юм уу байхгүй гэдэг. Гэхдээ шалгуур чи 50 нүстэй. Би шалгуур 50-50-та би өөр дээр нь харна. Энэ өөрийгөө яаж авч явдаг те хүмүүст яаж ханддаг, ямар ааш зантай. Тийм л тавьж тэгээс бусад одоо нэг хоол хийх тий
гэр орно авч явах моох тийм одоо тийм хатан ухааны дараа нь харна шүү дээ. Дараа нь зааж өгнө шүү тэгэл. Тэглээч чип дээр хэлсээ хийлээгүй тэгэл нэг охин аваад ирэх юм бол тэгэл хоёлаа юу ч хэлээд өнгөргөө шүү дээ. Тийм болохоор угаасаа ээж аав нар тийм юм хийлээд ширхэггүй зааж л өгөх хэрэгтэй гэж би боддог. Хэлсэндээ хүрдэггүй 1-2 удаач биш хийхдээ тэгэх болгонд нь маш их урам хугардаг гэнэ. За 90 хүний өнцгөөс ярих юм бол эрэгтэй хүн тэгээд хэлсэндээ хүрэхгүй байвлаа юм уу? Хэлсэндээ хүрч чадахгүй бол тэгээд хилээд хэрэггүй шүү дээ. Стопоёг байна. Баярлалаа. Гэтэ 1-2 удаа ч ер нь байнга гэж. Байнга хууд юм. Байнга тэгвэл хайргүй юм биш үү те баг л. Тийм үү. Тэ ер нь хэлсэндээ хүрэхгүй байгаатай бол үнэхээр тийм хүртгэж үзэх шалтгаангүй байхад тэгээд худлаа яриад ах юм бол хэцүү л дээ. Тэгвэл айгу сэтгэлгүй байгаагийн л ер нь тохио үсттэй. Димил гэсэн. Амар шууд өмнөөс нь шийдсэн. Салгаа хийсэн. Ороо хураадаггүй Европ хүн гинэ. Европчууд бол угаасаа ороо хураад байхгүй. Тэр Европчууд чи ер нь гэрлүүгээ гуталтайгаа ордог хүмүүс шүү дээ. Ус муцаад солихгүй тэгээд өдөржин гадуур явсан хувцастайгаа орон дээр гарч марал тий. Ярилцгал өстэй байх л та. Тий. Ер нь Монгол ийм соёлд одоо юу гэдэг ийм учраас ингээд хүмүүс ингээд заавал ороо хурааж гарддаг ингээд ингээд тайлбарлаад өгчүүл тэгээд ойлгоод ухаажаад ураадаг болчихгүй л үүд. Хэрвээ тайлбарлаад нөгөө хүний тэр соёл юг бас хүндлэхгүй байвал бас муухай шүү дээ. Тэг хэл заяа голдоо уулзъя гэдэг. Ороо хураа маргааш би ураа. Өнөөдөр чи ураа би маргааш. Ер нь тэгэл нөгөө нэг Аз Европ соёл гэлтгүй зүгээр л хувь хүний бас юу л та хүмүүжлэлтэй тий. Ороо хураахгүй гэдэг ч одоо юу гэсэн юм. Эрэгтэй сүулт нь босчоод тэгээд ороо хураахгүй гэсэн үг үстэй тий. Битггүй байлаа. Эсвэл бол эрэгтэй төрүүлж босноо эмэгтэйгээ хөвж яхад ороо хураахгүй үстэй. Тэгээ байж эрэгтэй төрүүлж босоо тэг эмэгтэй араас нь боссон чинь орон хурагдаагүй тэг эрэгтэй нэрж орыг хурааж болохгүй юм. Тэгээд сүулт босч байгаа хураас нь сүулт босны л хураах юм уу? Хураас нь нээст. Одоо чи бодлоо эрэгтэй төрүүлж босоод ажилдаа яваад өглөө. Тэгээ эмэгтэйгээ босдол нь хүлээж агаад ажилласаа буцаж ирээд орыг хураачаа тэгээ бос ажиллах. Хардаад байх юм аа гинэ. За юу гэмээр. За дүүнэртэй хандж өгье. Ах ихснэр бол алидийн ойлгоцсон байгаа л гэдэг. Ах нь бол харддаг байлаа гэж. Ястаа хэрэггүй зүйл шүү. Ямар ч тийм хэрэггүй зүйл зүгээр л юм дотроо юм ургуулж бодоод ингээд хардалт гэдэг бол зүгээр л өвчин. Битээр тэгтээ нэг хэцүү юм ингээд хол амьдрдаг байсан байхгүй юу? Зайны одоо хол зайны асуудал юм уу? Тэнгүүч ингээд үйл ойлголцох юмнууд гарах нь айгүй амар амархан илбэг гэдэг байсан байхгүй юу? Тэгээ ингээд янз бүрийн болждаг юм дээр ингээд хартаал байдаг ус. Тэр бол айгүй дими. Жижиг саж юм тэр. Тий. Тэг ингээд хамгийн тэнэг нь ингээд хүмүүс ингээд бити харддаг гэх тэнгүүд хүний үг сонсдог байхгүй айгүй санаа. Улам хардмаар санагдал. Үгүй улам хардах нь цаашаа өөрийнхөө ингээд буруу юм хийгээд байгааг мэдээд байгаа юм нэ. Ингээд толгоон дотор ингээд ургуулж бодоол ингээд overthink хийгээл тий. Ер нь их боддог хүн амар харддаг юм шүү. Тий магадгүй. Гэтэ ер нь бол ерөнхийдөө бол амар дими. Жижигхэн байхтлаа. Тийм зөв хардталт бол тэг зөв хардталт байх болоо. Зүгээр ингээд цаг тутамгүй өдөр шөнө ямар ч утга учиргүй хардтал өргөн тийм нэг. Тэр бүр ингээд өөрийгөө ч зовоогоод нөгөө хүнээж залхаагаад хоёр тишээ болох. Тэгээ Минжигийн надад яг нэг хэлжсэн үг амар тусчихсан. Би чамд ингээд хайргүй байсан бол би чамтай ингээд зуралдаад ингээд яваад ахгүй шүү дээ гэж хэлжсэн аахгүй. Тэр нь шүү дээ. Тэр үгийг зүгээр ер нь амар толгоондоо бодчихоо. Хэрвээ тэр охин эсвэл тэр хөвгүүн чамд хайргүй бол чамтай ингээл зууралдаал ингээл хэрүүл хийм байр ингээ байгаад байгаа. Тэ. Үнэхээр хайргүй байсан бол зүгээр тэл айл эдний хаяад өөр төр залуудаа өөр төр охинтойгоо ингээ аль эдний учирцсан ингээ явж байгаа. Тийм шүү дээ. Ер нь бол заяа ийм ямар нэг юм сэжигтэй юм байхгүй бол хардаад юусоо хэрэг байхгүй. Би шүү дээ юусоо тэгж тийм нэг гурвалжин дөрвөлжин харилцаа тий найз залуутай бол өөр залуу над руу бичгээр ингээд нэг маягламар санагддаг төрлийн хүн биш заа. Би өөрөөсөө тийм биш болохоор төгөлдөрт би анханасаа өөрийгөө ойлгуулад тэгээ би ингээд чамаар хардуулан байж би ингээд чиний хажууд юм байж яах юм бэ? Анханасаа хардах чинь би ингээд за энэ нь ёстой бүтэхгүй залуу бойло би чамтай ингэж энерги
зарцуулахгүйгээл би шууд ингээ хайцсан байгаа аахгүй юу. Харин тий. Би бол зөндөө хэлчихсэн те. Пойло боли. Хай. Ингэсэн ч гэсэн энэ хүн ингээ надтай зурлаа дуушлахгүйгээр ухаарад явцсан байгаа. Тэгээд сүүлийн үед бас хараад байхаар хүмүүс сошиал дээр ингээл өөрийнх нь араар нэг жил тавьсан ч юм уу. Тийм юунууд амар их байна. Яг хөтэ тий үний амьдралыг шүүмжлээд байх. Юу болсныг бид нар мэдэхгүй шин. Мэдэхгүй л те. Гэхдээ ямар амар завтай юм. Тэг чин хичээл сургуультай, цагийн ажилтай ингээд найз залуу найз охинтой тэгсэндээ давхар ахиад нэг өөр охин ч юм уу залуутай ингээ харьцах тийм цаг завыг хинд байдаг юм. Би бол тэнэр юу төгөлдөртэй харьцах байтугай бүр кино үзэгч завгүй оюутан байдаг байсан. За бусдын амьдрал яах вэ тэгээд хардтал. Дими хардталт бол үнэхээр муухай шүү. Аль аль нь ч зов. Хардчихсан зүгээр эртгэн хоёр тишээ болсон дээр. Тэгээ сүүлд нь өөрийнхөө буруу ухаарад дараачийн хүн дээрээ битээ тэгж муухай хартай байгаасаа л гэж хүсэж тий. За драматик байдал гинэ. Юу драматик байдлаа. Тий. Дайлуу өнцгөөс нь ярьж байгаа юм. Мэдгүй амар тийм драма юм болгон дэр драмат гэж юу. Яг хөө тийм юм дуртай хүмүүс байдсан байлээ заяа. Тийм драма болгочихоо. Одоо ингэ дулам дэлүү драматизм ингэж илүү гоё ингэж хайрна ингэж бадамж асдаг тийм хүмүүс байд юм байлээ. Ерөн зүгээр хүн хүнээсээ шалтгаалх байх. Миний хувьд бол тэгээ байнгын драматад байвал ёо зайл. Ёо зайл. Би хэр драма вэ? Миний хайгч ястай гайгүй харин ч явж явж. Нэр жиргсэн болол жоохон драматсан. Яг шүү. Яриж байгаа ш. Драма байхгүй юм жаа. Минь ястай чил тайв. Стаалаа юм ярихгүй ш. Хариуцлага үрдэггүй гэнэ. Хариуцлага үрдэггүй. Юун дээр ирж байгаа юм бол одоо ажил амьдрал дээр юм эсвэл одоо хайр сэтгэл дээр юм уу гэр орондоо юм уу? Ер нь ингээл хариуцлага үрдэггүй юм биш үү? Ямар нэгэн өөрийнх нь буруу болох. Тэгээд их юм бол ер нь л амьдрал урагшаа явахгүй ш. Хэцүү ш. Хэцүү. Аль альных нь амьдрал урагшлахгүй. Тий. Хүн өөрийнхөө бурууг ингээд ухаарч гимшиж хариуцлага өөрөө тэрийг засаа явах хэрэгтэй өстэй. Тий. Тэгэхгүй би ямар ч буруугүй би тгээгүй гэдэг бас л цухтагаад байна л гэсэн. Цухтагаад ингээд үнэтэйг нүр тулахгүй цухтаагаал бусдад буруугаа ингээд тулгаал тэгдэх юм бол хүн эзээч өөдлөхгүй. Тий. Бас нэг өөртөө ихтгэлгүй л байна л та. За өөрийнхөө зөв гэдгийг батлах гэдэг юм. Наач бол одоо хамгийн хэрүүлийн том үр уршиг шүү дээ. Одоо энэ мэдхгүй одоо ямар ч юмэр бас их хүн хүнээс шалтгааллах юм байна. Хэрвээ аль аль нь одоо ингээд ихэнх хүмүүс ингэж яриад байдаг шүү дээ. Ингээл эмэгтэйчүүддээ л буугаад өгчих гээл. Эрэгтэйчүүд л хэл ингээл буугаад өгчих хэвээр. Эмэгтэйчүүдийн зөв мө. Аль аль нь ухаалаг ингээд нас биеинд хүрсэн хүмүүс те. Мачур хүмүүс болвол заавал ч тэгж нэг биенийхээ буруу зөвийг ингэж хэрэлдэх шаардлагагүй. Тийм ээ миний зөв чиний зөв байсан юм байна. Миний буруу байсан гэдэг хүлээн зөвшөөрдөг л бол болчих хэвээр. Тийм үстэй. Нас биеинд хүрсэн хүн бол хэрвээ миний буруу байсан би хайр миний буруу хийчихээ гэл тэгэл өнгөрөх хэвээр байхгүй. Түүнээс шил чиний зөв байхад би миний зөвгөө дараад юм л чаашаал тийм үстэй. Зохио авч маа. Тэр зайлаа л юм үстэй. Тийм заавал тийм батлах гал одоо ийм мессеж ийм тэр тийм voice гэд бас ингээд зурлаа тавилаа л тайлтаа. Гэхдээ тэгээд одоо өөрийнхөө зөв гэдгийг батллаа. За тэгээ яах юм? Тэгээ хэрүүл дуусах юм байлгүй. Тэгээ хэрүүл дуусахгүй шүү дээ. Тэр чинь ингээд дараа нь бүр энэ нэг өглөө юм, тэр нэг өглөө юм гэдэг тийм зав юм бодогдвол шүү дээ. Тийм шүү дээ. Салтын дараа нөгөө хүн маань хэцүү байгааг мэдвэл миний хэцүү байгаа нь арай дээрдэд байдаг сонин гин. Харин ямар сони гэдэг. Яг тийм бодол байж олон заяа. Тэгвэл үнэхээр ингээ хайртай бол нөгөө нэг миний хайртай байсан гоё явж ивэл тэр нь илүү аз жаргалтай өстэй. Гүм. Мэдгүй. Одоо чи яаж салснаас шалтгаална шүү дээ одоо. Йоо. За яг хөө гоё салсан бол гоёор л төсөөлнө шүү дээ. Муухаас олсон бол ашгүй хогч гэх. Үүдч архинд орсон гэж. Хүүе тийм аа. Энийг ээж. Ашгүй. Буулт хийхгүй байх гинэ. За буулт хийхгүй байхыг хоёул ер нь бараг л ярьсан дөө. Тийм. Буулт хийгүүдээ хийхгүй үедээ бас хийхгүй байх зүгээр. Яагаад чиний буруу тэгээ чи буулт хийх ёстой шүү дээ. Үнэхээр зөв юм байвал бацсахсан шүү дээ. Миний хувьд зөв байгаад байвал би бацсахсан. Чиний хувьд зөв байвал чи бацсахснаа. Эмэгтэйгийн чинь хувьд буруу байгаад байвал чи бацсахсаа л ах уу? Эсвэл нөгөө эмэгтэйгийнхээ юуг ингэ сонсох уу? Тэгэл аль болох ярилцж үзээд. Гэхдээ хоёулаа тийм бацсахсчихсэн тийм асуудал гарч ирсэн юм. Мэдгүй.
Гэхдээ яадаг ч байсан сайн юмд хүрэхгүй. Байнга эмхтэй хүний бас зүв байна гэж бас байхгүй. Тийм. Амьдралын чухал шийдвэрүүд дээр одоо юу гэдэг бат зогсдог тийм нэг хүн байх хэрэгтэй байна. Одоо юу гэдэг хүний амьдралын мөчлөгч ингээд 5 жилээр ингээд амар өөрчлөгдөг байгаа байхгүй юу? Одоо эргээ харангууд. Тэнгүүд айгүй олон салаа замууд ингээд гарч иж байгаа түүний те. Би ийм шийдвэр гаргах юм бол ийшээ явчихна. Нөгөө шийдвэрийг гаргах юм бол тийшээ явчихна гэдэг. Тэнгүүд ингээд яг зөв шийдвэрлүүгээ бацхсдаг нэг хүн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгээд зориггүй бол тэгэл нэг зам руу орсноо дахиж өөр зам руу ороод дахиад нөгөө зам руу ингээл явсараа юу ч үгүй нэг санаа амьдрал төр. Тэгээд тийм зүйл дээр бол болт хийхгүй бацхсдаг зүйлүүд байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд жижигхэн хачин юмнууд дээр ингээд бацхсаад их юм л тэнэг. Тэг. Хүний үг сонсохгүй тэрэндээ ингээд өөрийнхөө бодолтой ингээд итгээд стресстэй яваад байдаг юм. Одоо жишээлбэл заа би ингээд чамд чи намайг хардах хэрэггүй тий. Тэрнтэй ингээд намайг хардах хэрэггүй гэж би чамд хэлээд байна заа. Тэгсэн чинь чи болохоор ингээд миний хэлсэн үгийг хүлээж авахгүй дотор энэ 92 стандарт гэх стресстэй яваад байгаа байхгүй. Тэгвэл тэнэг штэ. Гэтэ тэгжсэн үү чи? Тэгжсэн. Яаж болох вэ? Тэгэл яахт тэгэл өөрөө ухаантай бол тэгэл болно шүү дээ. Ухаангүй бол тэгэл цэцэг царайлал явж байхгүй. Тэрэндээ тэгэл стресстэй л явж. Гэтэ тэр нэг юм хтэд нь хэцүү байдаг юм. Яг хөө тэр нь бас аль талтай байж бол тийм хтэдтэй ч эргэтэйтэй ч. Юу нэг хэцүү шүү. Дагатай шүү. Хардалт гэдэг чинь бас яг зөвхөн эргэтэй байх байхгүй. Хардалт руу л орж байгаа тий. Тэр нь тий хардалт руу бас орох юм. Уг нь ингээ минжи гайгүй гэдгүйс бас наваа хардаад байгаа. Хийцээ. За харддаг. Харин яаж ийм асуудалтай болох вэ гэхгүй юу? Крашига найрах тал гаргий. Зүгээр л амар тайван бай. Тайван байж байгаа л найрчих юм уу? Үгүй зүгээр ингээд одоо крашига харангуут нь штэ. Хүн ингээд ийм сонио өөрийнхөө биш болчдөг байхгүй. Тэгээ сандраал ингээл сонь юм яриад тэг ингээд зүгээр ингээд нэг тийм бэлгнүүд байдаг шүү дээ. Крастгаа уулзахлаараа гэсэн ингээд амар ингээд үлийдэн боргоол ингээд ингэж ингээд тэгснээр зүгээр ямар ч хайргүй үнтэйгээ бүр нэг крастгаа ярьчих юм шиг амар гоё ярьж байсан. Зүгээр тийм байх л. Тэг зүгээр ингээд краштайгаа бол нэг бол зүгээр ингээд шууд ингээд ярьж болно шүү дээ. Эсвэл бол зүгээр л одоо юу гэдэг амар юм cool, chill тэг өөртөө итгэлтэй тэгээд яг зүгээр өөрийнхөө л гоё бай. Өөрийнхөө гоё бай. Тэр хүндээ таалагдах гайл савсганаа. Тий савсганаал тий би ингээд тэр хүний анхааралд яаж өртөхүү гэд тэгэх тусам өөрөө амт тэнэг байдал та. Тэнэгөө үж ингээд холдоод байдаг. Тий тэр хүндээ таалагдах гэж чиг шаардлага байхгүй. Эсвэл чи үнэгүй тэр хүний өөрөө attract хийсэн. Тий. I don't chase, I attract. Хэцүүлтэй, угаасаа хэцүүлтэй. Зарим нэг краш угаасаа бүтэхгүй. Угаасаа цаанаасаа тийм. Тий. Чиний краш ямар ч краш бүтээгүй. Чиний крашиг ярьж. Зөв крашлал явдсан дэргээч. Тийм бах уу тийм бах. Ажлын стрессээ гэртээ дэрэгдэх хүндээ гаргаад байдаг. За энэ бол бас яг үүнд бол бас хаяа манай гэрт бас болох гээд байгаа. Айгу токсик. Ер нь айгу токсик асуудал шүү. Энэ бол ёстой байж болох. Тийм. Тэр одоо жишээлбэл төгөлдөр над дээр гаргалаа гэхэд би бас ингээд урдаас нь зөрөөлөл ингээл асч болохгүй. Тийм. Хэлэх ёстой байгаа. Тэ чиний тэр асуудал чинь тэндээ чи надтай ингэж харьцахгүй гэл шууд амын нам хаа. Тийм. Ер нь бол одоо юу гэдэг. За ямар ч ажлын талбар дээр тийм стресстэй өдрүүд угаасаа байгаа л да. Гэхдээ тэр стрессийг одоо ямар нэгэн байдлаар ингээ гаргах ёстой. Одоо тийм болохоор л би одоо чинь тамхи татдаггүй зөө. Одоо тамхи татдаг хүмүүс бол юу гэдэг тамхиа татаад ингээд нэг стрессэнд жоохон гаргадаг ч юм уу. Эсвэл ингээд компьютер дээр тоглодог бол компьютер дээр жоохон тоглоод ингээд стрессээ гаргаад ямар нэгэн байдлаар тэр ажил дээр байгаа стрессийг ингээд гаргачаад гэртээ ирэхгүй бол угаасаа тийм юу сонирн байгаад байт юм л. Үр бүтээлтэйгээр бас гоё гаргаж болох байхгүй. Тэгээ жим явдаг ч юм уу. Энэ нэтрийг л айгу мундаг стрессээ гаргадаг хүмүүс байгаа. Бас их тиймэрхүү байдлаараас гаргаж бас болно. Компьютерийн нэг юм болохоор компьютер тоглох чинь нэг бодлын амар юм гэр бүлийн уур амьсгалыг амар байхгүй болгоо шүү дээ. Байнгын бас тийм компьютер тоглоод стрессээ тайлна гэж бас байхгүй. Аль болох ингээд өөртөө ашигтай байдлаар яаж стресс тайлах вэ гэдэнгүүт одоо чинь жим байдаг ч юм уу. Эсвэл ингээд найзуудтайгаа тэг газуудтайгаа найзтай салхилах ч юм уу. Эсвэл юу гэдэг ингээд зүгээр ингээд гэртээ ирэхгүйгээр гадуур сайхан ингээд хоол идээс авах юм уу.
Гэртээ ирэхгүй чаашаа гадар. Гүй чамцаас үг гэж хэлж штэ. Гэртээ цоос идэхгүй нэг утгач ганцаарх нь оол. Гүй тэгэж хэлээгүй штэ. Гэхдээ ингээд тиймэрхүү зүйлсүүдээр ингээд угаасаа суралцаал явж байгаа юм л да. Тийм ер нь бол хүн болгонд хийдэг шүү дээ. Ажлын стресс, ажлынхаа юун дээр талбар дээр үлдэнэ. Гэртээ ирээд чи гэр бүлийн тэр уур амьсгалыг өвдөж болохгүй, нөгөө хүн дагуулж болохгүй тий. Тийм. Энэ ихтэй айгу ховор болдог зүйл ш. Намайг одоо бүр өдрө болоо ирээл бүр стресстэй л гэрээрээ уурлаад идэг гэж бодвоо. Гэхдээ ер нь иймэрхүү зүйлүүд амьдрал дээр байнга л тохиолддог. Тэгээ ер нь бол амьдрал дээр тохиолддог. Тийм. Тэгээ тэрийг ингээд нөгөө хүн ч гэсэн би стресстэй, би ажилтай байна. Би ингэх ёстой. Би ийм болохоор би тоглоом тоглож байгаа гэж гэх юм. Ийм болохоор би тамхи татж байгаа гэд тэрэндээ бас шалтгаан өгөөд байж болохгүй. Тэрийг бас юм дээр шалтгаан өгөөж болохгүй. Тийм зөв зүйл рүү ингээд засах ёстой те тэрийг. Хаашаа явах уу, хаана юу ийх үү гэхээр яасан ч яах уу өөрөө л мэдгээд байдаг найз залуу гэдэг. За иймэрхүү залуучууд бол ерөөсөө тийм ямар ихтгэлгүй зүгээр ингээ аясаар ч байдаг те ингээл ямар тийм сүрпризгүй хаяа бол гоёлтоо те хаяа би тийшээ явмаар хойлоо тийшээ явгоо за окей гэж явдаг. Хаяа бас эмхтэн хүн чинь нөгөө залуу бас те хараад штт. Өнөөдөр хаашаа авч явах нь те юу хийх гэж санал болгох нь тийм санаачлагтай сэргэлэн байх юм бас хармаар штт те. Тэгэхгүй юм л болгон дээр юу ч хийсэн яах өөрөө мэдгээд байвлаас. Залхан нэстэйс үлдээ. Гэхдээ яг хэцүү л дээ. Нөгөө талаас нь бас бодож үзье зөө хоёлаа. Ингээд эрэгтэй талаас нь. Эрэгтэй магадгүй ингэж бодож иж болж. За маргааш одоо ингэндээ нөгөөдөр тэгэндээ. За нэг сарын дараа тэгэндээ одоо байрны төлбөрөө ингэндээ гэл бодох юм аягүй ихтэй гэж болох байх. Энд чинь үргэлж байгаа хосууд гэж магадгүй шүү. Яг их үерхлийн ихэнд бол бас тийм байвал аягүй хөлдүүлтэй. Тийм. Удцсан ирнэ нөгөө эрэгтэйгээ байнгын би юм төлөвлөх ёстой гэж бодоод байвал бас жоохон аягүй наачаас аягүй хэцүү асуудал болчихж байгаа байхгүй юу. Удцсан одоо юу гэдэг эрэгтэй нь ингээд аягүй өөр ингээд бодох ёстой зүйлүүд гэж болно шүү дээ. Одоо амьдралын тал дээр ч юм уу те. Одоо хүүхдтэй хүмүүс бол юу гэдэг хүүхдийн төлбөрийн нэтэр наач юм бол гэхдээ яг нэг залуу асуудал юм шиг байна л да. Хүмүүс танилцаад хэлж байгаа асуудал. Удцсан асуудал бол наад ч юм бол асуудал биш байхаа. Аль аль нь тэгэл угаасаа энийг хийдгийг ингээл ярилцаал явчих. Тийм. Найз залуу гэж байгаа болохоор зүгээр үргэж байгаа асуудал гэж байна. Тийм. Тиймэрхүү асуудлыг бол угаасаа ялангуяа ингээд дөнгөж эхэлж байгаа асуудал зүгээр шууд ярилцсан. Зүгээр ярилцаал би ингээд чи ингээд надад ярихгүй ингээд байнгут одоо юу гэдэг чи намайг ингээд дандаа ингээд шийдүүлээд тах юм аа. Тэр чинь надад аяг онцгүй байна. Чи ингээд шийдэх юм бол надад ингээд амар секси байдаг ч гэдэг юм аа. Юу гэдэг. Гэхдээ ерөнхийдөө нэг те чи бас ингээд жоохон доминант байвал надад гоё маа гэдэг. Зүгээр тэрийг шууд ярил л та. Тийм штэ. Тэгээ зүгээр яриад тэгэл ойлголцол явал. Тэгэхгүй тэгэл дотроо гомдоо л ингээл гэл юу нь мэддэхгүй яваад бол зүгээр. Тэгээ ер нь бол сайхан ярилцаал явцсан дээр тийш бол. Хилээд байхад ярилцдаггүй гинэ. Ярилцгээд хилээд байдаг бид нар тэгсэн чинь нөгөө нь ярилцахгүй байвал яах вэ? Тэгэл нэг бол хайргүй, нэг бол зүгээр илүү юм ярьж гомдоогоод яах вэ гэдэг амар хайртай. Тэгээ яах вэ? Тэгвэл тэгээд яах вэ? Үнэхээр тэгээд ярилцаа та бие бинийг ойлголцохгүй бол тэгэл одоо саал гэж хэлэх цаашаа живдэрч хүний амьдралыг шийдэх хүмүүс угаасаа биш шүү дээ. Гэхдээ яах вэ? Тэгээд тэр хүн чинь одоо нөө хайрын ял маш олон ингээд хил үүдэг гэдэг шиг бас ингээд тэр хүн чинь ярилцдаг бас тэр төрөл нь өөр байж болох байхгүй. Тийм үйлдэлээр ч юм уу ингээд ярилцах скол юу гэдэг зарим нэг хүмүүс бол ингээ ганц хоёр амсчаа тэгээд айгүй ингээ ярьж мараад гэдэг ч юм уу тий. Эсвэл бол юу гэдэг дуртай одоо тэр залуугийн чинь ингээ эмхтэн өмчсөн тий. Тэр ингээ ярилцахгүй байгаа эрэгтэй чинь одоо юу гэдэг дуртай ямаа хийж явахдаа амар ингээ ярилцдаг байж бол. Эсвэл ингээ угаасаа дотгошоо хүн байж бол. Тэрийг нэгээсээ анзаараад ямар үедээ их илүү ингээ өөрийгөө нээж ярьж гэн тэр үед нь л ингээ гоё. Тэр ингээ үеийн гарцрангууд нь гоё ингээ ярилцаа явсан дэр. Тэгэхээр бас нөгөө өнөө судлах хэрэгтэй байна. Тэг нөгөө өнөө судлах хэрэгтэй л болно л дээ. Эсвэл бол тэгээд үнэхээр ингээд зүгээр ингээд сайхан суугаал. За нэг ганц гастах тий яриа. Тэгвэл яах вэ нэр? Яг тэггүй яах вэ? Сүлдээ задлаа.
Тэгэд арайс тийхгүй л тэгтээ зүгээр ер нь л ямар үедээ яг гоё ярилцаад байна гэдгийг анзаараа тэр үед нь гоё ярилцчих. Битээ өөр сүултээ гайхаа гэж. Залуу усуд байсан бол арай өөр юм бас ярих бах. Битээрээс бас бүр өөр ахмад усуд байсан бол бас өөр юм ярих бах тий. Санамсаргүй хэлсэн үгнүүдийг дараа нь хэрүүлэн үедээ ашигладаг эсвэл гаргасан алдаа юм ээ. За үнэхээр ингээд ууцалж болохооргүй юм хийцэн болвол бас тэр хэлж байгаа үнэ нь ойлгож болно заяа. Нас зүү амар хоёр талтай л асуудал. Тийм. Тэгээ хоёр талтай асуудал. Тэр жижиг сажиг үг үлгэж аваад хэлээд байвал бас тэр жижиг сажиг юм тэгж үлгэж аваад ирэх юм бол гайх. Тийм. Бараг тийж үжсэнээс тэгэл бараг хоёр тийш болох. Одоо жишээлбэл эмэгтэй нь хараалын үг хэлсэн байж магадгүй тэснэ дараа нь хэрэлдэгтэй. Чи хараалын үг хэлдэг болохоор би чамайг ингэсэн гэж үлгэж авах юм бол өстой тэмхтэй. Тийм. Арагшаага харах тоолондоо чи одоогийнхоо аз жаргалыг унтраана гэдэг чинь нэг үг уншсан байхгүй. Яг тэрэн шиг л зүгээр ингээд арагшаага ингээд хараад юм яриад тахцсмаа яг одоо байгаа аз жаргалаа илүү их унтраагаал галын бадраагаа юм унтраагаад тэнгуү чи яаж урагшаага явах. Тийм л бол димил асуудал баг л та. Тийм жижиг сажиг тийм жижигхэн юм уу тийм тийм. За би муухай ашигласан муухай зан гаргангууд заавал тэрийг надад зөрүүлж гаргадаг. Юм муухай. Чи ингэж уурсан бол би чамд ингэж гууртлан гэж зөрүүлж гаргадаг шүү дээ. Надад ч юм бол бүр токсик яг токсик л асуудал баг л та. Солиотой юм дээ. Ер нь токсик. Long distance relationship болохоор ярилцах нэгэндээ гарах цаг бага байгаа нь хэцүү байдаг гинэ. За энэ long distance relationship угаасаа хэцүү заяа. Үнэхээр тэрэндээ үнэнч төвчээртэй бие биенээ гэсэн хүмүүс л тэрийг тисэж давж гарна. За тэрнээс бол хоёрын хооронд үерхэд салъя гэдсэн бодолтой хүмүүс хизээч long distance-ийг яахгүй. Давахгүй. Одоо жишээлбэл long distance чинь янз янзын цагийн зөрүүтэй long distance бол бүр амар хэцүү. Цагийн зөрөөгүй нэг төвд байдаг хүмүүс явах гайгуулах тий. Ингээл тисэл гарна. Гэхдээ ер нь ингээд тийм mature бодолтой хүмүүс л ер нь тэрийг тисэж гарна. Битээр чинь өсвөр наснаас эхэлсэн шүү дээ ер нь бол. Гэхдээ одооны өсвөр насны хүмүүс long distance би төвчхүү гэж бодохоор төвчгүй л ах гэж бодоод байгаа. Анханасаа бодсон дээр шүү ирэхээс өмнө тий. Эсвэл нөгөө хүн long distance болох чинь гэдгийг мэдчихэд хоорондоо ярилцаад тий ингээд энийг чадахгүй бие биентэйгээ ярилцаад шийдэрээ тий ингээд эртнээс зам замаа бодорой л гэж би бас хэлмээр байна. Хэрвээ үнэхээр ингээд long distance relationship-д орчих юм бол зайнаас яаж ингэж романтик байдал авч үлдэх вэ гэдгийг бас айгүй бодох хэрэгтэй. Би тэр жишээлх юм бол ингэдэг байсан одоо зүүмээр цуг кино үздэг байсан. Тэг ингээд цуг кино үзээл скрин шеэр хийж байгаа гоё кинонууд цуг үздэг байсан. Эсвэл бол би одоо юу гэдэг минжээ ингээд хэлэхгүй байж байгаа шууд ингээд хоол захиалж. Uber Eats мэтэр ингээд хоол захиалаад өгчдөг байсан. Тэнгүү тэр болгонд ингээд минжээ аваар баярлал. Ингээд яг хичээдэд тарж байгаа яг тэр үед нь ингээд тааруулаад хоол моол авч захиалцдаг юм. Эсвэл яг ажиллаад тарж байхад нь тааруулаад байгаа хоол моол захиалаад өгчдөг юм. Тэгж мэнгүүтэй амир ингээд цухтаа байгаа юм шиг нэг хальт мэдрэмжийг өгдөг. Тэгээс нөө бие биентэйгээ уулзч болно гэдгийг мэдчихвэл бас тэр сэтгэлд амар байдаг. Тэшил битүүр чинь үсрээл 3 цаг нисэл үсрээч гэжтэй. Бөөн зардал бөөн цаг хугацаа орно штэ. Гэтэ ер нь ингээд 3 цаг нисчиж бие биентэй уулзах юм байна гэдгийг мэддэг болохоор бас сэтгэлд амар байсан гэх юм. Тэгэхгүй ингээд нэг нь Монголд нэг нь Европт гэвэл хэцүү штэ. Өний амралтаараа уулзах юм уу? Өвлийн амралтаараа уулзах юм бэ? Хизээ уулзах юм? Тийм үстэй мэдэхгүй. Тийм болохоор тиймэрхүү long distance-ууд бол жоохон хэцүү. Тиймээс бол нэг төвд байхад бол би бол гайгүй л. Надад бол зүгээр л төс. Би ч өөрөө бас нэг ганцаар байх дуртай болохоор тэгээд. Ганцаар байхаас идлээд me time заа. Найзуудтайгаа гарч ороод тий. Тэгэл төгөлдөр ирэхээр төгөлдөртэй ингээл гадар идэж уугаал. Надад бол зүгээр л төс. Чамд ямар идэх вэ? Окей шүү. Төгөлдөр тэгтээ айгүй тийм хамт байх дуртай төрлөө ер нь. Тий. Би ерөнхийдөө ер нь манай аав ээж хоёр амин нялуун багхгүй. Одоо наа баг ухаас л биш ингээл байнгын нэлурж тэнгууд би бас одоо заа ингээ хайртай хүмүүс ингээ нэлурд юм байна гэдэг ойлголттой л байгаа байхгүй. Нүн минжи өрдөс нялуун биш тий. За X-Men эргэж холбогдоод гэрийнхэн нас холбогдоод байх юм яах ёстой вэ гинэ. Наач ямар хэцүү асуудал. Ямар амар. Чи алчиг хүн байсан юм биш үү? Амар таалагдсан юм байна. Амар таалагдсан юм байна л да. Гэтэ яг тэ X чинь хэцүү тий.
гэрийнхэн бас хэцүү байсан бол чиний л зөв. Чи өөрийгөө л бодож яв. Ийм хүмүүс над руу эргэж холбогдоод байна. Би буцах хэрэгтэй гэж битгий бод тий. Гэтэл чамайг алдсандаа айгу харамссан байна тэр хүмүүс. Одоо яахтай тэгэл энийхээ амьдралыг бодъё л хэлчихгүй. Тэгш бус байдал гинэ. Эмэгтэй эрэгтэй хүмүүс ингээ өөр гаргаас ирсэн гэдэг дээ шүү дээ. Би тэрэн заримдаа итгэдэг зөө юм. Яг тэгвэл эрэгтэй хүмүүсийн сул доороо байгаа зүйл төр зарим нэг зүйлсүүдээр одоо юу гэдэг эмэгтэйчүүд нь илүү амар юм чадварлаг зоригтой байдаг байхгүй. Эсвэргээрээ одоо юу гэдэг эмэгтэй хүмүүсийн сул доороо чадахгүй байгаа зүйл төр эрэгтэй хүмүүс сайн байдаг. Тэгэхээр ингээ би бинийг баланслаад яг ийм 50-50 л байдаг. Одоо яг ийм байгаад байх юм бол амьдрал урагш явахгүй. Эсвэл эсвэргээрээ ийм байх юм бол бас амьдрал урагш явахгүй. Яг би бинийг баланслал яг гоё 50-50% та эрэгтэй чадахгүй юм чадахгүй байгаа юм эмэгтэй чадаад эмэгтэйгийнхаа чадахгүй байгаа юм эрэгтэй чадаад тэгэл явж байгаа юм бол ер нь амьдрал аягүй гоё урагш явах байх. Тийм. Одоо тэгэл жишээ нь хоёулаа ажилдаг хос байлаа гэж бодлоо шүү дээ. Тэгэл хоёулаа ажиллаад хоёулаа ингээ орж ирээл ядраал хин хоолоо юугаа ихе мэдхгүй бас тэгш бус байдал асуудал маргаан үүсэж байна. За тэрэн дээр бол тэгэл хоорондоо юу л хийх бах та. Schedule одоо. Ер нь зүгээр тэгэл би нэг мэдрэх аягүй чухал шүү дээ. Яаж мэдрэх одоо хоёлоо цуг орж ирээл ядарлаа. Хин хоол их үү? Би чамайг хараад ингээ амар ядарсан байна гэж харъя заяа. Тэгэх юм бол би зүгээр сайхан хоёлоо гарч хоолой төхөөл гэж. Хоёлоо гаднаас яа амар ядарчлаа гэсэн орж ирээл яах. Тэгвэл тэгэл яах вэ? Би нэг мэдрэн штэ. Чи илүү амар ядарсан байна. Одоо чи ингэ зэвсэн байгаа чи. За би нэг хооланд нэм бодё. Эсвэл ядаж ингээд тэгээд тэгэл юм бодно штэ. Үгүй юу? Би бас энэ удаа өргөжлөхгүй байх гэж бодчих. Зүгээр л календар дээр тэд өдөртэй би бинийхээ одоо ажлын юу хуваарийг мэддэг хүмүүс бол төлөвсөн л дээр байх гэж бодож байна. Тэгээ хоол ундны юм чинь бол жижиг асуудал та. Би бүр макро том юм бодоод байгаа. Зүгээр тэгш бус байдал гэхээр би жижиг юм нэрлүүлж авлаа л та. Одоо жишээлбэл заавал эмэгтэй нь хоолоо хийх ёстой гэх юм бэл заавал эрэгтэй нь одоо машина угаалах ёстой ч юм уу те. Тиймэрхүү нэг жижиг сажиг асуудал дээр бас нөгөө нэг эрэгтэй хүн чи эмэгтэй нь авах гэдэг дээ шүү дээ. Одоо тэ эмэгтэй хүн галтгоонд байх ёстой ч юм уу те. Тиймэрхүү бас тэгш бус байдлууд бас зарим хосуудын харилцаанд гардаг л бах. Гардаг. Гарна шүү дээ. Гарчлаа баг тийм. Гэхдээ тэр бол зүгээр одоо юу гэдэг яг түрүүний хэлсэн шиг тэгэл аль болох 50-50% та баланслж яваал. Төлөвлөл одоо байн юм болгоны байнга бас төлөвлөд байж таахгүй. Одоо чиг дээрээ юу гэдэг яг ингээд би одоо тэр өдрийг ингээ хоолой ингэ төлөвлөсөн байжсэн чи би бүр амар ажил дээрээс ядраа ороод ирлээ. Тэнгүүд ингээд ингээ хоорондоо ярилцсан ш. За тэд өдөр чи хийхгүй би чи өнөөдөр ингэж хийх гэх. Тэ бас тэ Ната цаатай тий. За өнөөдөр чи би чам маргааш хоолнд авч яваа гэж. Тий. Тиймэрхүү ингээ ярилцаа төлөвлөд явсан даа байхгүй тий. Гэхдээ танаа найз залуу над ерөөсөө таалагддаг өмнө л. Амар олон хүмүүс тэгж комент хийсэн. Ийм залуу red flag л гэн. Яасан ийсэн л гэн. За муу зуршлууд гэх юм уу найзуудтайгаа уух, гарах, тамхи татах. Гэхдээ миний хажууд биш л тий. Энийг тэгээд хүн болгон л байдаг л хэвийн зүйл гэж хүлээж авдагч би ерөөс тэгж хүлээн зөвшөөрч чаддгүй маа. Хамгийн гол нь гарахтаа ерөөсөө хилдэггүй тэгээ алга болчдөг. Ингэх болгонд нь сали бари дээрээ тулдаг даа. Муу зуршилтай юм байна. Муу зуршилтаараа гарахтаа хилдэггүй юм байна. Зөв шууд рэдлээ. Ийм хүмүүс заяа нөгөө нэг ийм бид шүү дээ. Мабой мой те андаа чи стонер найз охинтой олж гарахгүй байна. Чи хизээ ийм байсан ийм төрлийн залуучууд гэж би бодож чинь заяа. Тэр найзууд нь ингээ нөгөө тэрийг ингээ сумлаад нөгөөх нь ингээ тэрэндээ ингээ өнгөрөөд нэрээ тийштэй би гартаа инглээ. Найз охин залах чинь ярихгүй юм байхгүй гэт. Тиймэрхүү залуучууд амар их байдаг заяа. Тийм гэсэн bad boy болох гэж хичээсэн залуучууд. Би бол тийм залуучуудыг шууд red flag гэж чаддаг. Шууд бойл шууд зүү сал наатахаас ирдэг гэж. Ийм залуучууд ч амар хожуу ухаардаг гэж би бол боддог. Тэгээ одоо наатгсан золцоотой тийм заяа. Эсвэл зүгээр наад залууч чамд хайргүй. Тэгэл болоо. Угаасаа хайргүй болол ингэж явдаг. Тийм үнэхээр ингээ хайр сэтгэлтэй байсан бол хүн өөрчлөгдөх гэж хэлж байна. Тийм үнэхээр чамтай амьдралаа төсөөлөө чамтай ингээ урт удаан хугацаагаар үргэлж явъя гэвэл иймэрхүү зүйлүүд бол баланслаад чамтай тий
ярилцаад за би 5 дахь өнөөдөр л гарч ингэж чамтай ярьж мэрэн штэ. Эртнээс өөрийгөө базуулчлаа гэж тэгж бодох юмгүй ингээд чамд итгээд те чи ч гэсэн тэр хүндээ итгээд ингээд явуулах хэрэгтэй. Би бол төгөлдрийг хизээч тэгэж чи өнөөдөр найзуудтайгаа гарахгүй чи өнөөдөр тоглохгүй чи ингэ би тэгчихсэн шээ. Гүү бибиндээ итгээд за чи найзуудын танин эднэр гараад юу идгийг чи мэднэ тэр үндэ итгээд ингээд гарах хэрэгтэй байхгүй шүү. Тэгээ ер нь бол тийм шүү дээ. Одоо юу гэдэг хайртай гэд өөрийгөө хаяад тэг өөрчлөгдөж гэж бас би хэлж байгаа юм биш. Тийм биш. Зүгээр чи үнэхээр хайргүй болвол тэр хүний бити заваа. Үнэхээр хайртай бод тэгээ дээрэс нь зөв юм руу чамайг уриалаад өөрчлөхийг уриалж байгаа бол чи өөрчлөгдөх гэж хичээх хэрэгтэй байна. Тэ. Үнэхээр хүн хайр сэтгэлтэй бол тэр хүний хэлж байгаа нь тэгээд бас зөв болол тэгээ өөрчлөгдөх л ахгүй. Тийм. Тэрнээс бол найз охин найз залуутай оллоо гэд найзуудтайгаа хай гэсэн юм бол байхгүй шүү дээ. Яг хосын харилцааны эхний үе шатад мэдээж ингээд найзтайгаа уулзсан багс чинь тий яг л ингээд хоёр хүн чинь ингээд бибинтэйгээ ингээд цаг хугацаа өнгөрөөгд гээд эхний нэг гоё шат яваад байна шүү дээ. Тэр үед бол найзууд ингээд олон юм ярьж л байгаа. Дараач үе шат руу оронгод ингээд чи тий хоёулаа найзтайгаа уулздаг болно. Бүр ингээд сүулдэ нийлж ингээд группээрээ уулздаг болно. Тий ингээд хоёр талын найзууд мэдчих ч юм уу тий. Тэр үед бол ингээд гоё сайхан л байна шүү дээ тий. Муу зуршлууд ихтэй гэж юм тэгэл гарахтаа хилдэггүй гэж. Наадах ч бол тэгэл удаа үргэсэн хүн бол хизээч засрахгүй шүү тий. Хэцүүтэй ялангуяа эрэгтэй хүн бол. Эмэгтэй тэгэл бас ингээл архитаа л ууж тий яваад байлаа. Арайш тийм амар болохгүй. Эмэгтэй бүр заваа бичцээлээ. Манай найз залуугийн экс нь битүүрийг хамт амьдэрдэг мэдсээр байж манай хүний найз нөхөдтэй холбоо тогтоож битүүрийн амьдралыг столк хийж гарч ирээд байдаг нь сэтгэл зүйтэй байдаг. Тэрнээс болж маргалтдаг. Ямар амар экс вэ тий. Гэтэ штэ тий. Найз залууч нь тэрийг ингээд мэдгээл асуугаал тий ингээл найзуудаа сууин манай экс битүүрийг асууж ийнэ гэдэг юм. Тэр охиныг өөгшүүлээд байх юм бол буруу. Тий. Тоохгүй байвал чи бас тоохгүй л байсан дээр. Яг тэгвэл тэр охин ингээд хоёрлоо ми чи мэдэх гэдэг нь шүү дээ. Тэрнээс бол танаа найз залуу ингээд тий хэлүүлээд яриулаад байхгүй юу. Тэгэхээр бол зүгээр гэж би бодож байна. Гэтэ бас найз залуу нь яадгийг тий мэдгүй нууцаар ингээд тий мессеж бичдэг ч юм уу тий. Тэр найз залуу нь бас зүгээр биш болонгууд л X нь бас ингээд байгаа ч юм бол тий мэдгүй. Тийм болохоор бас найз залуу чи хэрвээ сонирхгүй байвал зүгээр. Найз залуу чи ямар нэгэн далтан ингээд юмгаар ингээд байвал зүгээр хай. Ингээд юм тоглох гээд байгаа яах гээд байгаа тий. Шалчихсан тий. Лэлэн хүлдүү мэдрэмжгүй зангууд гарах гинэ. Болзоор романтик зүйлс хийхгүй, нэгэн хэвэн байх, санаачлахгүй байх энэ төр жоохон сонирн байдаг гинэ. Ер нь үерхлийн ихний шатан дээр санаачлахгүй төлдөө хүмүүс байвал тэгэл цааш та бүр таг мөсөөл штэ. Тий. Наач тэгэл бас яг хоёр талаас л асуудал болоо явчлаа дахиад. Үерхлийн ихэнд штэ. Ихэнд ингээд ийм санаачлахгүй бол 10 жилийн дараа энэ хүн санаачлагтай байхгүй энэ залуу. За. Тийм үстэй. Бас байж болох юм. Тэгэхээр анханасаа тийм байвал би бол тэгээд ингээл заавал болзоо юм уу гэл ингээл тий романтик одоо цэцэг навч шоколад тий заавал тийм бас хүсэж байх юм албагүй л тий. Бити. Юу? Бити өлдөө бай. Бити юм бай гэж. Бити юм бай. Гой зүгээр санаачлагтай сэргэлэн л байхад бол. Яга жижиг сажиг юмар гоё бас ингээд сэргэлэн гоё юм тийж болдог л байхгүй. Одоо тэ нөө инфернодор гадаг штэ нөө цэцгээр ингээ бүгш мөш хийгээд бүгч юм байл тий. Тэр ихтэй бас арай жоо чайлд ш. Гэтэ яг тэгээд хөрх юм сэтгэд хийгээд байж бас болно л доо. За нэлүүн болон нэлүүн бус хүмүүс хоорондоо ойлголцох гэнэ битээ. Маш төвөгтэй санагдгаа. Миний ингийн байгаа байдал тэр хүнд хүндий юм шиг санагдуулаад байдаг. Би тэрийг нь ойлгож байгаа ч өөрийгөө яаж хүчлээд нэлүүн зүйл гардгүй нь харамсалтай. Хайраа гэж ярих хүртэл юу санагддаг төрлийн хүн гинэ. Наадах чинь баг тэр нөө дугуй байгаа хүмүүс тэр салбат юм шүү дээ. Бас ингэж нэг нэлүүн бол нэлүүн хүмүүс нэлээд хүмүүс юм ярих гэдэг нэлээд бас юм ярьдаг гэсэн. Бас тийм байж болох юм тийм. Байж болохоор. Гэтэ би бас яг ийм төрлийн хүн би ч бас төгөлдөг хайраа гэж
гэж бараг 2-3 жил болсон уу. Тэгсэн. Тэ би ерөөсөө анх төгөлдрийг яг юу гэж дуудах мэддэггүй байсан. Төгөлдрөө ой л гэдэг байсан тэ. Тэгээ хайраа гэдэг үг нэг 2 жилийн дараа миний амнаас гарсан уу ясна тэ. Тэгсэн. Скул анхандаа битэр чи англиар юу гэдэг лээ. Baby. Одоо тэрийг сонсоход татаашаа инээдтэй санагдав. Гэтэ яг хөө тийм хүмүүс байдаг те. Энэ нэлээд орчинд скул тийм нэлээд байх дургуй ч юм уу те. Тэгээ өссөн орчноос шалтгаална. Тэгээ тэрийг бас зөөлөх хэрэгтэй нөгөө хүн нь. Тэгээд хүлдэр бол намайг зөөлцсөн. Тэрнээс л нөгөө залуу нь те ингээ чи ийм биш чи эмхтэн хүн шиг байхгүй ингээд үглээд байвал нөгөө эмхтэн хүн чинь ингээ бүр зөрүүдлээд тийм болохгүй шүү дээ. Тийм болгоо эрэгтэй найл болохоор ингээ зөөлөх хэрэгтэй болов гэж бодож чинь. Тэгжээж эмхтэн хүн ингээд тэг тэмдэн тасаад ингээд хайлаад тэг ингээд нялуун эрэхлэх үедэр очих байх гэж би бодож байна. Би амар ч ирэх биш л те. Гэхдээ бас нэг бодлын гайг өстэй. Энэ яарч ирэхлэх үе айгүй цөөхөн. Би ихтэй нөө нялуун охтууд чи ирэхэлдэг те. Тий. Жижиг ирэх. Иймэрхүү найз охинтой залуучууд байвал бас те хайлуулаарай л гэж хэлээ. Зөөллөөрэй. Өөрийгөө чөлөөл, өөрийгөө нээ. Splitting the bill 50 гинэ. За наадах ч юм бол бас л бодох л та асуудал та. Юу Европт бол энэ айгу ингийн байгаад. Ингийн асуудал. Одоо чинь Европ зөө юу. За би high school явж байхдаа нэг охинтой хайлтны үерхсэн болвоо. Тэгээ ингээд нэг юм хүмүүс ингээд өргөлццээ гэдгсэн чинь ингээд яахлаараа гэдэг ингэж амар ууралдаг байсан. Тэр нэгэд юу гэдэг би ингээд тэр үнд ингээд би болоход дотроо тэр хүн санаа зовж яах гэж бодсон чинь тэгсэн чинь тэр хүн болохоор ингээд оромжлол гэж хүлээд хүлээж аваадсах. Би энийг хийж чадахгүй гэж бодоод байгаа юм уу гэдэг ингээд амар сонд гэж хүлээж аваад одоо юу гэдэг одоо Европ сэтгэлгээгээр бол ингээд 50-50 хувааснараа одоо юу гэдэг илүү юм нөө эрх тэгш байдлыг хам equality нэтэр. Эсвэл би ингээд аваад өгчий гэдэг чингүүд чи намайг өөрөө хоолоо авч идэх чадваргүй гэж ингээд оромжилж байгаа юм уу гэж хүлээж авах хүмүүс байгаа заяа. Монголд ч гэсэн байгаа. Нөхцөл байдлаас аягүй шалтгаална. Одоо эхэндээ бол одоо ингээд дөнгөж үерхч эхэлж байгаа бол тэр эмэгтэй хүнийг хөндлөөд би эрэгтэйнээс хоолундаа дагаа явцсан зүгээр байх. Тийм. Яагаад тэгэхээр тэр эмэгтэй хүн чинь эрэгтэйчүүдийг бодох юм бол илүү их ингээд цаг зав гаргаж өөрийгөө бэлтэн уруу humсаа янзлуулна ингээд тэгэндээ нүр амаа фотолно уруулаа бодно тий. Гой талааж аавн зүдэл импланта зүүн. Ер нь бол эхэндээ бол би бол сплит хийхгүй. Эхэндээ бас тэр залууга харна. Сүүл рүүгээ үерхэд удаж байгаа хосууд бол сплит хийх бол юм шиг асуудал. Зүгээр ингээд баг сплит хийхгүй би төлчий ингээл хин төрүүлж карт нь би хурдан гарч ирэн тэрэн төлөөлөө хэвчээ. Арайш тэгж карта уралдуулдаг юм аа. Гэхдээ уралдуулахгүй зүгээр яг ингээд би хоол ингээд хоёр тортой барьсан явж чи төлнө. Ингэдэг ч юм уу тэгж үйл явчихдаг. Зүгээр битээр ингээл бибинийхээ боддгоо зүгээр байдлаас шалтгаалаад зүгээр л ингээд авч өмөөрөө үед ингээд өөрөө карта гараад авчихдаг тий. Ер нь зүгээр бодохоо болцдог сүлдээ. Зүгээр хин төс нам угаасаа данс нэг юм чи ямар амаа. Тэс хаяа гэд юм би болохоор сая төлөхгүй юу байна байлгүй яах вэ? Бас тэгэж үүнд орох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд баян independent strong woman гэдэвэл бас эргэтэн хитрхий чам тэрийг чи ингээд даалгачдаг байхгүй. Чи чадах юм байна? Чи өөрөө юу гэд. Би тэ сүлд чадахгүй. Хайдаас нэг гоо нэлцсэн гуйлахчихсан. Би чадахгүй байна гэд нөгөө жоохон өгч чадахгүй байна. Яг тийм байх хэвээр. Тэгжиж гоё ингээд тийм ингээд хосын харилцаач явж тэнгүүд эргэтэн хүн бас тийм тэндээ яс ингээд гоё урамшаад тийм ингээд эмхтэйгээ хайрлаад халамжлаад явж байгаа нь бас гоё харагдах бах тий. Тэр нь эргэтэн хүний хувьд сайдаа тийм мэдрэмж авах гэж гоё шүү дээ. Тий бас ингээл би бас энэ эмхтэн хүнийг авч чадж байгаа мэн гэдэг мэдрэмжийг авахгүй. Гоё хоол авч гоё юм бэлэгдлээ. Тэр эмхтэн ингээд баярлж байгааг харангууд ингээл би бас чадж байгаа юм. Би чадж байгаа юм байна. Бас ирэх үе юм байна. Тийм. Заримдаа би ч гэсэн амар гоё юм авахуллаа гоё шүү дээ. Чам гоё яадаг. Чи амар гоё. Эмхтэй шүү. Амар гоё гүнжлэг мэдрэмж байгаа. Тэр нөгөө тийм мим байдаг шүү дээ. Залуучууд охтуудаараа ингээд бэлэг сквал хоолнд оруулсныхаа дараа гэсэн чинь ингээд эмхтэйгийнхээ араас ингээд тийм шүү дээ. Гэсэн зогсож идэг.
Тийм юм байгаа би та харуулъя. За надад сайн гэдгийг мэддэг ч хизээ сэтгэлээ илчилдэг сонин залуу. Яаж мэдэж байгаа? Өөрөө зүгээр ингэ сайн гэж бодоод нөгөө эрэхтэн бүр юу ч бодохгүй юм зүйл яах вэ? Мэдхгүй эсвэл нэг мэддэг юм дэлгүү. Надад ч бас амар бодгол асуудал л та. Асуудал. Бас ингэ эндүрцэн явж иж болох байхгүй юм. Тий, эндүрцэн явж иж болно. Эсвэл нөгөө залуу нь бас тий ингээд бас чамайг ямар бодолтой байгааг чи мэдэхгүй болохоор бас хоосон сэтгэл, хоосон юу ингэ илчлэлмэрг байгаа юм билүү тий. Юм тэгээд бас түрүүний шиг зориг гаргаад ярьчихгүй дөө. Чи ерөн сэтгэлтэй бол хэлчихээ. Бол хэлээч. За байнга ирээдүйгээр нь одоо ингэн тэгнэ тийм болохын тулд ийм зүйлүүд хийх ёстой. Oh my god, ерөөсөө одоодоо амьдрдгүү байнга тэрийгээ ярина. Ярддаг юмнууд нь яг л нэг хэмээн ярихаас өөр сонирхолтой юу ч хийдэггүй. Ер нь бол өөрийгөө бусад хүмүүсээс шал өөр гэж байнга магтана. Өөрийгөө магтах бол хамгийн тэнэг хүний хийдэг үйлдэл. Амар эготэй залуу юм шиг. Амар хамгийн тэнэг хүний үйлдэл бол өөрийгөө магтах. Ярихаас өөр зүйл хийдэггүй юм бол тэгэл яриа л явж идэг зүгээр. Үнэхээр 100% тултал нь хийж чаддаг бол өнгөрч болно. Өнгөр хамаагүй. Өнгөрч иж бусдаагаа ингээд бас тэ амжилтанд хүрэхийг ингээд шар хорыг малтаж өгдөг байхгүй юу? Чаддгүй ээж чаддаг юм шиг өнгөрөөд их юм бол зайл. Тий. Тий тэрийгээ хийхгүй юу? Тий тэрийгээ хийхгүй. Зүгээр хэрэгжүүлэхгүй ингээл ингээ яриад их юм бол тэнэг. Яриад тэрийгээ хэрэгжүүлээд ингээд юу тэрийг ингээд би хийж чадна гэдгийг батлаа явж явах юм бол бас за окей заяа. Бас өөр хэрэг байхгүй юу? Тэр чи бас эмэгтэй хүн, эрэгтэй хүн ч юм хараад энэ хүн чи бас хоос ярихгүй бас энэ хүний заяа ярьж байгаа нь бас нэг талаараа зөв ч юм болоо гэж бодох байхгүй юу? Тэгэхгүй зүгээр яриад нөгөө юм хийхгүй нөгөөдх нь чүлээгээд идэг. Тэгээд их юм бол тэгэл за завдлаа юм байна гэдэг хүн бас залах юм шүү дээ тийм үү? Хитрхи өмчлөг, хувийн орон зай өгдөггүй тийм хүмүүс хүний зүгээр алдагдчихгүй. Жохон орон зайд нь халдах гээд байвал тэгээ шууд чулууг нь хэлэх хэрэгтэй. Бүр мал бол тэгээ салчихгүй юу гэдэг. Нэрэ тийм хүний хувь орон зайг өгч чаддгүй нэг тийм одоо тийм attachment тийм юутай хүмүүстэй бас замтай хүмүүс байна. Одоо ингээд нөгөө хүнээсээ салж чадахгүй бараг нөгөө хүнтэйгээ ингээд миллиметр ч холдож байж чадахгүй тийм хүмүүс байна. Гэхдээ бас тэр хүн ингээд багтаа ямар травматай байсан эсвэл яагаад ийм босдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэрийг бас засах хэрэгтэй. Эсвэл зүгээр ингээд чамайг өдөөд ингээд найзуудтай чинь гарахгүй ч юм бэлөө. Ингээд байвал тэр чинь юм уу. Тэрнээс бол хосууд бол ингээд нэг үерхэд явчихаараа бибиндээ чөлөө цагийг өгөх хэрэгтэй. Чин зөвхөн бит хоёр биш штэ. Бит хоёроос гадна юм чин яг миний хувь хүн бас байгаа. Миний тэр хувь хүн чин өөр найз нөхөдтэй, өөр хоббитэй тэ тэрийгээс хиймээр байгаа байхгүй тий. Тийм болохоор тэр орон цагийг бас өгөх ёстой. Уу яах наа чи бас тэгэл аюу олон талтай асуудал та. Одоо чи манай аав хоёрыг салдаг үзээ. Байнгын өдөр шөнөгөө л хайцуудаа зогтаал байж ивэл гоё инээ тэр. Тэр хоёрыг харангууд ингээд аз жаргалтай байгааг нь харахлаа гоё зөө. Эсрэгээр ингээд аз жаргалгүй би нэг цагт чороод ингэж тэгээд их юм бол амар тэнэг үйлдэл болоо шууд явчихж байгаа. Тий. Тэгэхээр аз жаргалтай тэгээд ингээд би тэгээ цуг байгаад гоё байдаг бол окей. Аз жаргалгүй биний хувийн орон зайг нөхөхгүйгээр тэгээ би нэг зовоогоод их юм бол зүгээр тэгээд зовоод яах вэ? Зүгээр хувийн орон зайгаа хөгөл сайхан яа. Яг ч үерхэгүүлтэй гэхдээ харьцаад үерхийн даваан дээр өөр охид хайртай болцсон байдаг. Хоёр туулаа хөөсөн байна. Үргэлж бусад зүйлийг надаас дээр тавьдаг. Ядраад байна гэчээр найзууд нь асуувал шууд явцдаг. Хэлэхэр тэгээд найз гэдэг яваад өчтдөг юм. Чамтай гоё ядарсан ч ингээд тэж чамтай ингээд гоё кино үзээд суух хүсэлгүй хүн байна наадах чинь. Тэрний орон найзуудаа гараад архитаж шоудаад тоглоом цэнгээ явах дуртай хүн байна. Шууд бойл гэх юм чи сайн шээ. Яг л тэр чинь тэр хүн чинь бас тэгэл өөр ингэсэн цагаа өөр ингэсэн орон зайгаа ингээд аваа явж штэ. Тэр бусдыг надаас өмнө үгүй одоо ийм байхгүй хараа заяа. Тэр хүн заяа ингээд өөрийнхөө хийх ёстой юм хийгээ заяа. Ажил төрлөө хийгээ. Гэр орондоо ингээд
quality time өнгөрөөгөөд их нэртэй ингээд гоё цагийн цагт ингээд зарцуулаад заяа. Ядаж гарахаас өмнө ингээд их нэрт одоо эмэгтэйдээ гоё хоолунд хийж өгөөд за ингээд гарлаа шүнэтрийг ярьчаа тэгээ гараа явж ивэл окей. Тийм. Тэрэн дээр салах шаардлага байхгүй. Тэгсэн чи үргэлж бусад зүйлийг надаас тэр тавьдаг гэж шүү. Яаж мэдэж байгаа юм? Би өөрөө тэгж юм чи. Үгүй зүгээр л би бас ингээ эрэгтэй талаас нь ингээ бас бодох гээд байгаа байхгүй. За ингээд үргэлж бусад зүйлсийг өөрөөс нь тавьж байгаа юм шиг мэдрэмжийг тэр эмэгтэй өөрөө аваад байгаа шалтгаан нь магадгүй тэр эмэгтэй өөрөө гарч ордоггүй. Өөрөө ингээд хавийн орон зай нэтэр яадаг найз нөхдөйгөө уулздаг. Хүн гээл гэртэй байгаад байдаг бол бас тийм мэдрэмжийг авч болно нэстэ тий. Тэгэхгүй ингээд одоо юу гэдэг найзууд нь гарангууд нь бас одоо юу гэдэг барьцхан цаашаа. Гэхдээ ингээд бас нэг юу гэдэг найз залуу буцаад ирэхэд маргаашсан ч юм уу нөгөөдөр нь за би одоо ингээд найзтайгаа гарлаач чи ингээд гэрээ цэвэрлээрээ гэдэг ч юм ингэж тэгээд ингээд байх юм бол тийм мэдрэмжийг авах нь арай бага байх. Зөв тий. Яг зүгээр яг наач ингээд альнийх нь нэгнийх нь буруу тэрнийх нь зөв гэж хэлж байгаа юм биш л те. Тэгж хэлхийч яг хэцүү асуудал байгаа сте. Яг тэгвэл ингээд цаана юу болж байгааг мэдэхгүй байгаа байхгүй юу? Зүгээр эмэгтэйгийнх нь өнцгөөс соёлоо бүх юм нэгээ сонсчлаа шүү дээ. Наад нэр чинь. Би зүгээр саалт гэсэн. Тэнгүүт ингээд эрэгтэй нь магадгүй ингээд юу гэдэг ирээдүгийнхаа төлөө юм хийгээ явж ирсэн ч болно шүү дээ. Найзуудтайгаа уулзж байгаа ч гэсэн юу гэдэг найзуудтайгаа бизнес ярьж идэх ч юм уу. Бизнес ярьлаа ёо. Ярина шүү дээ. Ярилгүй яадаг юм эрэгтэйчүүдээс уулзч бизнес ярьдаг юм аа. Бас тэгжиж байж болох байхгүй тий найз зөвхөн хэрэгтэй. Бас хэрэггүй юм ярина л та. Гэхдээ хажуунаас хэрэгтэй юм яриа явж ич болно шүү дээ. За ер нь нэг иймэрхүү асуултууд байна. Тэгээд ихийг асуултууд айгүй адилхан юм байна. Ярилцдаггүй, дуугаа хураачдаг, хардталт, хувийн орон зай тий. Сүүл рүүгээ нэг жоохон тийм эргэтгэж бус байдал 50 сплиттэй бэлгээд нэг асуудлууд орж ирж байна. Би бол хосын харилцааг бол яг насаар л англи тийм байна л гэж сүүлдээ нөхөрсөн. Хэрвээ заяа ийм хүүхдтэрээ байгаа бол одоо наад ингээд яригдж байгаа бүх асуудлууд чинь гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгвэл би айгүй амархан биендээ гомддог, жоохон юмдэр гомдчихдаг. Хэрвээ мачур байгаа заяа сэтгэлгээ нь хангалттай хэмжээнд хүрсэн хоёр хүмүүс биендээ хайртай болоод явж байгаа бол хайр сэтгэл гэдэг зүйл бол амар гоё зүйл байхгүй юу? Тийм үстэй. Биенийхээ хариуцлагыг мэддэг, чи хариуцлага мэддэг, би ч гэсэн хариуцлага мэддэг. Тийм байх юм бол одоо ямар ч тийм асуудлуудыг даваал гарч штэ. Тийм үстэй. Одоо юу гэдэг тэр сплит биентэйгээ ярьдаг үний тэр мачур хүмүүс бол суугаад ярилцсан. Яг юу болохгүй нь яагаад нь ингэж байна. Үйл ойлголцоод нэг жижиг саж хэрүүл гардаг л бах. Гэхдээ тэр ингээ амархан даваа гарчихсан. Мачур биш ямар нэгэн үйлдэл одоо юм болоход ингээд хүүхэд чиг аашлаад ах юм бол тэр бол ингээд угаасаа дахиад асуудлуудыг үүсгэл. Зүгээр л сэтгэлгээний хувьд те одоо сэтгэл зүйн хувьд мачур юм ингээд ойлгоод харцсан олон зүйлийг ингээд ямар нэг зүйлийг олон талаас нь хардаг үнцэг харж чаддаг болвол зүгээр л бие тэгээ гоё юмыг ярилцаад ийм болоод байгаа юм, тийм болоод байгаа юм. Эсвэл магадгүй ярилцахгүйгээр зүгээр бие бинийг хараад мэдрээд одоо юу гэдэг нь асуудлыг шийддэг болдог. Болно. Тий болно угаасаа. Одоо юу гэдэг нь зүгээр ингээл намайг ажлаас орж ирэхэд заримдаа ингээ минжигийн намайг мэдэрч байгааг нь мэдрэгдэх байхгүй. Тэгвэл тэр өнөөдөр ажил дээр жоохон ядарсан юм шиг ингээд надтай нэг юм ярихгүйгээр намайг зүгээр ингээ ганцаар ингээ орхичдаг. Тий. Тэр надад бас ингээ хаяад ингээд амар байдаг байхгүй. Зүгээр ингээ гэртээ орж ирбэ ингээ жоохон тайван баймир авах. Яг тэгэхээр би ажил дээр ингээ амар их хүмүүстэй ингээ харилцдаг ажил хийдэг. Тэнгүүд би ингээ гэртээ ингээ заримдаа ямар ч юм ярих хүсэлгүй байдаг. Тэнгүүд минжи намайг ойлгоод ажил дээр өнөөдөр жоохон их ажилласан стресстэй юм шиг зүгээр намайг ингээ хоол өгөөл дуртай хоол юм өгчөөд өөрөө зүгээр цаашаа яваад дуртай юм хийгээ явсан. Би тэгэл дуртай юм агай л ингээл зургтж байгаа. Тэгэл нэг цаг 2 цаг гараад цаг 2 цаг дээр хайраа гэж үгээд очтээ. Орондоо ороод нэг гинти ухаарсан юм шиг юм яриад. Би тугаа унтвараа. Яг тиймэрхүү юмнууд зүгээр ингээд дараагийн төвшөнд агсан ойлголцолд хүрээд ирэхлээрээ ярилцах шаардлагагүйгээр би бинийг ойлгоод эхэлдэг болно. Хүмүүс тэгээд байдیں۔ Хайран дээр тогтдог. За хайран дээр тогтдог. Гэхдээ бас төвчээр ихтгэлцэл дээр бас айгүй тогтдог тий. Яг ингээд цэвэр юм эхэндээ бол угаасаа тийм нэг юм ингээд сэтгэл хөдлөлөөрөө тий хайр сэтгэл ингээд хайр сэтгэлдээ сохорцсон ингээд тэр хүнийхээ бүх муу мухай зүйлийг сайхан болгож хараал бүх сайхан зүйлийг
бүр улам илүү гоё болгож хараад тэгэл явдаг заяа. Тэгээ явандаа ингээд тэр хүнийхээ болохгүй байгаа зүйлээ яг ингээд бодит байдлаар харж эхэлнэ. Тэнгүүд ингээд үл ойлголцоод үүсч эхэлнэ. Тэгтээ тэр нь ингээд үнэхээр ингээд явандаа нэр бие биендээ хайртай бол тэр бие биенийхээ дутуу байдлыг ингээд ойлгоод тохиролцоонд хүрээд ярилцахгүйгээр юм тохиролцоонд хүрээд тэнгүүтээ тэрнээсээ улам ингээд дахиад ирэнгүүтээ бие биенийг ойлголцлын түвшин айгүй сайжирсан учраас үл ойлголцол гарсан ч гэсэн тэр үл ойлголцлыг яаж хурдан шийдэх вэ гэдэг ингээд мэддэг болчтой. Ер нь тэгэл яв болно доо гэх. Тэгээ боллоо явчихдээ юм дөө. Тийм тэгээ бүр болохгүй бол тэгэл бас сэтгэл зүйч дээр бас очиж болно шүү дээ тий. Хослуудын сэтгэл зүйч тэрэнд бас тусалдаг хүмүүс бас байдаг л. Бага тий. Тэгээ бүр ингээд ойлголцохгүй бол угаасаа тэгэл мэрэгжлийн хүмүүстэй хандаал тэгэл яагаад би миний ойлгохгүй гэдгийг гоё ярилцаал яв. Тэгвэл амьдрал чинь тэгэл угаасаа амар баялаг. Битээр ингээд амар тийм цагаахан гэгээлэг осууд. Ой та нарын төсөлж байгаа тийм осууд бол биш. Битээр бас ингээд хэрэлдэх үедээ хэрэлдэн үл ойлголцох юм дээр үл ойлголцсон. Тийм угаасаа л байнга хүн баг асуудал болгонд л гарч байгаа. Нэг тийм амар тийм стандар ёо хайртай чимэн л энэ төр тийм байхгүй шүү дээ. Амьдрал чи эсрэгээр шал өөр байдаг. Амьдрал дээр хүн одоо ингээд тооцоолж бодоогүй зүйлс ингээд байн гарч ирдэг те. Тэр болгоныг ингээд яаж даван туулж яана вэ гэдэг нэрээ битүүрийн хэр ингээд би бинийг ойлголцож чадж байгаа вэ? Хэр зэрэг тэр ойлголцлын түвшин сайн байгаа вэ гэдгээс шалтгаалх байх. Тэгээд битүүр ингээд юу гэдэг би бинийг ойлгохгүй би одоо чиний үгдийн минжигийн оронд өөрийгөө тавьж чадахгүй минжи миний оронд өөрийгөө тавьж чадахгүй байх юм бол битээр ямар нэгэн болохгүй зүйл гараал ирэх юм бол тэгэл шууд битээр харилцаа ингээл чичрээл тэгэл ингээд нураал унаа. Баланс нь алддаг тий. За тэгээд хүн болгон л өөр бодолтой аах тий. Насны хүмүүсээс өөрөөр бодож байгаа бах. Тэрийн бодол санаа бол өнөөдрийн хувьд ийм байна. Тэгээ 10 жилийн дараа бас юу гэж ярьж суух юм бэ? Бас өөр юм яриад сууж байгаа л тий. Тий өөр юм яриад суучлаа л та. Коммент бичгээс өмнө заяа. Энийг одоо сонсороо. Зүгээр л битэрийн subjective буюу битэрийн өөрсдийн юу гэж бодож байгаа гэдэг зүгээр өнцгөө та хэд хуваалцаж байгаа юм шүү. Түүнээс биш битэрийн хэлсэн болгон зөв байх шаардлагагүй. Тийм болохоор тэгээд наада цаантай өгөө аваатай хүлээж аваарай. Тэгээд бас та хэд бас өөртөө юу гэж бодож байгаа юм те. Битэрээс буруу бодож байгаа бол яг ингээд та буруу бодсон энэ дээр ч юу юм шүү тэгээд бас битэрт бас зөвлөгөө өгж болно. Тэ. Залууч бай, жоохон ч бай, дөнгөж эхэлж байгаа харилцаач бай, дундаа орсон ч бай, удсан харилцаанд ч байгаа хамаагүй та хэд ингээд бас хоорондоо ингээд гоё юм аяар. Дараагийн Q&A-ээр уулзцгаая.